Монгол улс шүүхийн шинтгэлийн багц хуулийг хэрэгжүүлээд 4 дахь жилтэйгээ золгож байна. Багц хуулийг хэрэгжүүлснээр шүүхийн салбар томоохон өөрчлөлт, шинжилэлт гарсан хэмээн албаныхан тайлбарлаж байгаа. Тэгвэл энэ өөрчлөлтийн үр дүн нөхцөл байдлыг үнэлэхээр нээлттэй нийгэм форумоос өнгөрсөн жил тодорхой судалгаа хийж үр дүнгийн талаар өнөөдөр хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцэж байна. Судалгааг шүүгчдийн хараат тус байдал, шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудлын хүрээнд явуулжээ. Монгол улсын шүүхийн захиргаа менежмент хариуцлага тооцох зэргийг нэг институцт багтаа. Энэ нь шүүгчийн хараат бус байдал нөлөөлдөг томоохон хүчин зүйлийн нэг хэмээн судлаач мөнх сайхан тайлбарлаж байна. Тэгээ манайх бол зарим одоо пост коммунист улсууд тэгээ Унгар зэрэг улсууд яасан гэхээр шүүхийн ерөнхий зөвлөлтс нэг зөвлөлтөө саяын ерөнхийдөө гол чиглэлүүдийг ихэнхийг нь төвлөрүүлсэн байж. Тэгэхээр энэ байдал нь өөрөө эргээд шүүгчийн хараат бус байдал, хариуцлагатай байдал одоо халтаа байна гэсэн юм судалгааны дүн гарсан. Тэгээд энүүгээрээ бол бас цаашдаа манай ерөнхий зөвлөл дээр байгаа зарим чиглэлүүдийг задлж одоо ёс зүйн асуудлыг нь шүүхийн ёс зүйн хороо, сонгон шалралтын асуудлыг нь шүүхийн мэргэжлийн хороо, шүүхийн ерөнхий зөвлөл бол өөрөө тэр менежмент төсөвтэй шүүхтэй холбоотой бодлого тодорхойлох ажлаа хийдэг. Ийм чиглэл рүү явах зүйтэй гэсэн юм судалгааны дүн гарсан. Шүүхийн чигүүргийг задлах нь хараат бус байдлыг хангах томоохон алхам болно хэмээн үзэж байна. Мөн шүүгчдийг томилохдоо улс төрийн оролцоотой хийдэг их хардлага олонний дунд байдаг. Энэ нэргээд шүүгчийн хараат бус байдалд сөрөг үзүүлэлт хэмээн хэлдэг. Тэгвэл шүүгчийг сонгох арга нь тодорхойгүй байдгаас ийм хардлага үүсдэг хэмээн тайлбарлалаа. Тухайлбал шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авдаг. Тухайн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс шүүхийн ерөнхий зөвлөл сонголт хийдэг юм байна. Гэтэл шүүхийн ерөнхий зөвлөлийн сонгох аргачлал нь тодорхойгүй байдгаас улс төрийн шинжтэйг их хардлагадж өртдөг гэдгийг энэ үеэр онцлон хэлцлээ. Тиймээс шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийг сонгох аргыг тодорхой болгох хэрэгтэй гэж байна. Мөн шүүхийн хараат бус байдал нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь ерөнхий зөвлөлийн гишүүний тоо хэд бага байгаатай холбон тайлбарлалаа. Ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо нь өөрөө бас түрүү мөнх сайхан доктор ярьсан их байх тусмаа шүүгч нэр дэвшиг сонгох тийм ажлыг явуулахад бол бас хараат бус байдал нь бас хангагдах юм а гэсэн тийм саналыг бол гаргаж байгаа. За нийт шүүгчдийн бол 39 нь ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо ерөнхий зөвлөл хараат бус ажиллахад бол нөлөөлнө гэсэн юм санд асуултанд харагдаж байна. Тухайлбал Монгол улсад ерөнхий зөвлөлийн гишүүний тоо 5 байдаг нь бусад улсаас доогуур үзүүлэлт юм байна. Олон улсад энэ тоо 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байдаг гэлээ. Харин судлаач Барьяашир Сүрэн шүүхийн тойргийн тогтолцооны талаар иргэдийн дунд судалгаа явуулснаа танилцууллаа. Судалгаанд оролцогч иргэдийн дийлэнх нь шүүх байгууллага засаг захиргааны нэгжээрээ байхан дээр гэж үзсэн байна. Засаг захиргааныхаа нэгжид харьяалалтай байвал их зүгээр юм аа. Ер нь бол засаг захиргааны нэгжээрээ одоо харьяатай шүүх байх нь бол иргэдэд одоо илүү их сэтгэл санааны хувьд ч бас их төхөмтэй. Яагаад тэгэхээр одоо манайхан ч тэгдэг штэ нутагтаа байхад арай нэг өөр тийм ээ. Тэгээ өөр нутагт очихороо ерөөхдөө нэг юм жалгад овны үзэл гардаг. Шүүхийн хараат бус байдал хилцүүлгээр үдээс хойш шүүхийн тогтолцоо, захиргааны шинтгэлийн талаар хэлцэх юм а. Тухайлбал шүүхийн тойргийн тогтолцооны кейс судалгаа, шүүхийн захиргааны тулгамдсан асуудал сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнөх юм байна.